Чингэлтэй дүүргийн 25 жилийн хүрээнд Чингэлтэй дүүргийн засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг биеийн тамирын спорт хорооны 2016 оны ажлын тайлан спорт удирдлагыг зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн хувьд 2017 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс бүх нийтийн биеийн тамирыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Чингэлтэй дүүргийн засаг дарга Эрдэнэт 2017 оног эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Чингэлтэй дүүргийн засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг дүүргийн засаг даргын 2009 оны захирамжаар сагсан бөмбөг, волейбол, жуудаа бүх софт теннис гэсэн спортын 4 төрлөөр байгуулж байсан. Харин 2015 хүртэл спортын 11 төрлөөр 2016 онд 100 буудалт дам, таквондо гэсэн 2 төрлийг нэмэгдүүлж спортын 13 төрөл болгон өргөжүүлэн нийт 300 гаруй өсвөрийн тамирчин амжилттай бэлтгэл сургуультай хийж байна. Энэ хүрээнд бол дүүргийн төсвөөс тодорхой хэмжээний бас энэ баг тамирчдын бэлтгэл сургуулилт, гадаад дотоодын уралдаан тэмцээний тэмцээнд оролцох, мөн бас хувцас хэрэглэлээр бас үе шатаагаар хангаж ирсэн. Үүнд бол бас манай ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар, мөн спорт хорооны багш засваржуулагчид, манай бас энэ спортод элэгтэй аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор энэ өсвөрийн шигшээ баг маань өнөөдрийн энэ амжилтыг бас үзүүлж доктортойгоор үйл ажиллагаа явуулж ирж байна. Тэмцээнд амжилттай оролцуулаад явж байна. Би бол угаасаа спортыг сурч байхасаа л их сонирхсон. Анхудаа гимнастикаар явж байсан. 72 он. Тэгээд чөлөөт өгөөр явж байсан. Ингээд дараа нь Шатрдам, Талбай ингээд энэ олон төрлөөр явуулсан олон хүүхдэд гаргасан л да. Чингэлтэй дүүргийн тамирчид өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилтуудыг гаргасан байна. Тухайлбал өсвөрийн шигшээ багийн тамирчид төв дэлхийн авраг шалгаруулах, Улаанбаатар хотын авраг, дүүргийн авраг, олон улсын тэмцээнээс 2013 онд 462, 2014 онд 477 медаль, 2015 онд 583 медаль, 2016 онд 353 багц медаль авчээ. 2015 онд зохиогдсон Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадамд спортын үндсэн 12 төрөлд өрсөлдөн 16 алт 20 мөн 12 хүрэл нийт 48 медаль, спортын сонгох 6 төрөлд өрсөлдөн 13 алт 30 мөн 14 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 9 дүүрэг 21 аймагаас шалгарч 2 дугаараар эзэлсэн амжилт гаргасан байна. Тиймээс цаашид дүүргийн өсвөрийн шигшээ баг тамирчдыг бүхий л талаар дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.